Уулуурхайн тоос цемент химийн үйлдвэрлэлийн бохирдол дунд орших жижиг тосгонд гэр буудлаа ажилуулсан бол та ашиг орлоготой байж чадах уу? Энэ бол төсөөлөл биш. 19 жилийн өмнөх Жожо Можийн юу тосхон. Тэр үед Фанчунлин болон энэ нутгийн ихийн хүн уурхайчин байж. Тэнгэр гэж тэмдэглэх баримжаагүй юм байлаа. Тэнгэр битүү хөшгөлсөн бараан саарл байсан. Ажлаатаараа тарихад барыг таньдаггүй шүү дээ манайхан. Хоёр нүдэл харагддаг байсан байх. Жожоны экологи бодлогын дагуу байгаль орчин бохирдуулсан олон уурхай үйлдвэрийг 2003 онд ээлж дараалан хаасан. Би ээж аав үр хүүхэдтэй хүн гэр бүлээ тэжээх үүрэгтэй зүгээр суугаад байж болохгүй юм аа. Фанчунлин амжиргаагаа дээшлүүлэхийн тулд нутагтаа гэр буудал ажиллаж эхэлжээ. Маш их хүчийг хөдөлмөр зарцуулж өдөр шөнөгүй хичээж ажилласан чи зочид өрөм хөөрхөн боцдог байжээ. Харин 2 жилийн дараа нэг онцгой зочин үй тосгонд ирж тосгоны амьдралыг үндсээр нь өөрчилсөн юм. Бид нар ямар зам сонгохоо мэдэхгүй байх үед 2005 оны 8 сарын 15-нд Ши Жинпинг дарга манай тосгонд ирсэн юм. Ши Жинпинг үй тосгонд ажиллахдаа цэнгэх ус алтан эрдэнэ, цэцэг дуул мөнгө эрдэнэ гэсэн санааг анх удаа дурджээ. 一些这个矿山啊，这个都是高明之举。这个是绿水青山就是金山银山啊。就是说我们过去讲的，您要既要绿水青山，又要金山银山。实际上绿水青山就是金山银山。 Засгийн газрын дэмжлэгтэйгээр үй тосгоных нь байгаль орчинд бохирдол үүсгэж байсан уурхай цемент үйлдвэрлэлийг хааж аялал жуулчлалын үлгэр жишээ тосгон болгожээ. Сайхан цаг иржээ гэж би хандаа хэлдэг. Буудлын ахлагч тогоож үйлчлэгчийг урьж охид хүүхнүүдэд хоол хийж буудлын өрөө цэвэрлэхийг зааж өгөөч гэж гуйдаг байлаа. Экологийн орчин сайжирч тэр хэрээр Фанчунлины гэр буудлын орлого нэмэгдсэн байна. Үй тосгоны ногоон хөгжлийн загварыг нэгдсэн үндэснээ байгуулахын дэлхийн аялал жуулчлалын байгууллага өндөр үнэлж аялал жуулчлалын үлгэр жишээ тосгон болгосон байна. 2020 оны 3 дугаар сарын 30-нд энэ өдөр миний амьдралд хизээж мартагдашгүй юм аа. Тэр өдөр шиврээ бороо урж байлаа. Эхнэр бид хоёр өөрийн буудалдаа Ши Жинпинг даргаыг урж хүндэтгэн толж авсан юм аа. Хятад улсын дарга Ши Жинпинг 2020 онд үй тосгонд дахин ирсэн юм. Фанчунлин бидний амьдрал сайн, орлогч маш сайн болсон. Үй тосгоны хөгшөд хүртэл эко аялал жуулчлалын үр шимийг хүртэж байна хийж Ши даргад хэлж байлаа. Маш их өөрчлөгдөжээ. Өмнө нь ирж байснаас өөр болсон байна. Эко тосгоны сэргээн байгуулалт үй тосгонд биелэлээ олжээ гэж Ши дарга хэлсэн билээ. Уулуухаж чулуу зарж цемент үйлдвэрлэн савлаж байсан тэр үеэс хойш бүх юм өөрчлөгдөжээ. Эргэн тойрон нүд баясган байгалийн өнгө төрөх хослно. Үй тосгон 2021 онд дагцсан тоогоор 900 мянган жуулчин хүлээн авчээ. Тосгоны хүн бүрийн орлого 61 мянган юм болжээ. Цэнгэх ус цэцэг уулна. Үеийн үед залгамжлах үнэт эрдэнэ гэдгийг тэд нүдээр үзэж багтсан юм.